Have you ever had a crush? Why is having sex with multiple partners considered wrong? You go to a shop, they show you all the ice cream, taste a little bit, but then you stick to one ice cream, right? Why am I really here on this planet? Гүрдээ би дунд сургалт байхад шалгалтууд том асуудал байсан. Дараа нь ээлжлэлтийн шалгалт, ажлын ярилцлага гэх мэтчлэн хүрэх зорилго маань цаг үргэлж өөрчлөлтөд байгаа юм шиг санагдсан. Энэ дэлхийд яагаад би оршин байгаа вэ? Яг энэ асуултаа асуусаар л байгаараа. Энэ асуулт зорилгыг тань дахин сануулна. Та нэг зорилготой хүрсэн бол яг түүнтэй ижил зорилгыг дахин тавих боломжгүй. Нэгэнд бэлтгэсэн учир боломжгүй. Та урагш ахих хэрэгтэй. Тиймээс дунд сургуулийн шалгалт дуусгаад их сургуулийн шалгалтыг өгөх хэрэгтэй болно. Тэгээ дараагийнх нь гих мэтчлэн. Таны амьдралд ахихын хэрээр зорилгын бариа мөн өөрчлөгдөнө. Таны нас нэмэгдэхийн хэрээр бодол санаа, ухамсар, сэтгэлтэй мөн хөгжиж тэлж байдаг. Тиймээс та өсч хөгжөхдөө байнга өөрчлөгдөх нь зайлшгүй. Та одоо өмсөж байгаа хүрмээ 60 нас хүртэл өмсөж чадахгүй. Өмд цамд чинь хуучирч илэгдэж байгаа зү. Мэдээж доотыг бол чөлөөт загварах ямар ч насны хүн өмсөж болно. Амьдралд тодорхой зүйлс байнгын зорилго байдаг. Үнэн шударга байх, ёс зүйтэй байх, эх орныхон төлөө өөртөө зорилго тавих гэх мэтчлэн. Зарим зорилго насан туршид үргэлжилдэг. Та зорилгоосоо хазааж байна гэж бодъё. Тэгвэл би яагаад үүнийг хийж байгаа вэ? Миний амьдралын зорилго юу вэ гэж өөрөөсөө асуу. Энэ эрэл хайгуулын асуулт таныг зөв замд тань байлгаж, амьдралын хамгийн дээд зорилгот тань хүргэнэ. Гүрдээ өнөөдрийн нийгэмд гэрлэлт бүтэмжгүй байх нь илбэг тохиолддог. Тиймээс хосууд таарч тохирох эсгээ мэдхийн тулд тодорхой хугацаанд хамтран амьдарсны дараа гэрлэх нь зүйтэй юу? Хариуцлага хүлээхээс өмнө хамтрагчаа таньж мэдмээр байгаа болно. Гол нь хүн бүрт цаг үргэлж ижил шалгуур тавиад байж болохгүй. Янз бүрийн шалгуур өөр хүнд тохирдог. Та ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүст эхэндээ бүх зүйл сайхан байвч хожимд таарч тохирдоггүй. Урдчлан товлсон зэрэг бусад гэрлэлтийн хувьд эхэндээ бүтэхгүй байгаа мэт байвч дараа нь сайхан амьдардаг. Гэрлэлт бүр бүтэлгүйтэл байдаггүйтэй адилхан хайр дурлалын харилцаа бүр амжилттай болдоггүй. Аль ч тохиолдолд нэг зүйлийг санах хэрэгтэй. Та аз жаргалтай байдалдаа шийдэмгий байж түүнээ хамтрагчаараа ганхуулаад байж болохгүй. Өөр нэг зүйл нь харилцаагаа батжуулж хөгжүүлэхийн тулд би юу хийх вэ гэсэн байр сууринд байх хэрэгтэй. Хэрэв хосуудын аль нь би энэ харилцаанаас юу олж авах вэ гэсэн хандлагатай байвал зөрчил үүсгэх нь эргэлзээгүй. Харин хосууд хамтдаа бие биенээ хөгжүүлэхийн төлөө санаа нэгдмэл байж өөрсдийн сул талыг ойлгон түүнээ хамтдаа хөгжүүлж бие биедээ тусалбал харилцаатай нь улам бэхжихийг та харах болно. Гүрдээ хамтран амьдрагчдад бэлгийн харьцаа хэвийн үзэгдэл байдаг. Тэгэхээр гэрлэлтээс өмнө секс зөвшөөрөгдөх зүйл гэсэн үг үү? Таны дур булаан байдал алдагдаагүй, таныг хүмүүс ашиглаагүй гэдгийг л анхаарч үзэх хэрэгтэй. Миний сонссноор хэдхэн өдрийн дараа хүмүүс бие биенээсээ уйдаад салцгаадаг. Хосын харилцаа шохоорхол гэж нэрлэж болох дотн харилцаанаас гүн гүнзгий гэдгийг ойлгох хэрэгтэй. Гүрдээ гэрлэхгүй гэдэгтээ итгэлтэй хэрнээ хосын харилцаанд байх сонирхолтой олон хүн байдаг. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ бол шинэ зүйл биш л дээ. Ийм зүйл 50-60 онд Америкт тохиолдож л байсан. Гэвч хожим нь тэд гэр бүлийн харилцаа маш үн цэнтэй болохыг ойлгож, эргээд түнд ач холбогдол өгөх болсон. Удаан хугацаанд хамтран амьдарч байгаад хожим нь харилцаагаа төгсгөж өөр хамтрагчтай болж байгаа олон хүмүүстэй таарж исэн. Ийм зүйл тохиолдсоор л байгаа. Та харилцаандаа хаа сайгүй хийсч байдаг хамхуу шиг биш, харин бат тогтвортой байх хэрэгтэй. Хамтран амьдрагчийн харилцааны нэг сул тал нь тэдний дунд 100% бүрэн дүрэн итгэл тууштай байдал гэж байдаггүй. Тиймээс тэд эргэлзээтэй найдваргүй байдлыг мэдэрдэг. Ийм эргэлзээ итгэлгүй байдал хайр болон баяр хөөргийг үгүй хийдэг.
destroys joy. Та яагаад тийм нэгэнд бүрэн дүүрэн итгэж тууштай байдаг вэ гэвэл та өөрөө тууштай байна гэдэгтээ итгэдэггүй учраас. Та өөрөө итгэлдэггүй учраас хамтрагчаач бас хизээ нэгэн цагт алднаа гэсэн найдваргүй байдлыг тээдэг. Харилцаанд нь эргэлзээ найдваргүй байдал байгаад бол тийм сайн зүйл биш. Та паркд очиод галзуу хулган дээр сууж хөгжилтийг хүсэж байлаа гэж бодъё. Тэгээ сууж байгаасаа айж байгаа бол та яаж таашаал авах вэ? Тийм үү? Амьдрал бол галзуу хулган. Тэгэхээр хамгаалалтын бүсээ зүгээд үсрэлт хийхэд бэлэн байх ёстой. Гүрүдэв, яагаад олон хүнтэй сексийн харьцаатай байхыг буруу гэж үздэг юм бэ? Хосын харилцаанд сэтгэлийн олон холбоос байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь секс юм. Та хоёр сэтгэлийн холбоотой байлаа. Гэтэл хамтрагчтай нь өөр хин нэгэнтэй бэлгийн харьцаанд ороход та түнд нь дуртай байх уу? Та яагаад дург байгаа юм? Учир нь энэ байдал таныг маш гүн шархлуулдаг. Учир нь таны таашаал, баяр баясгалан зөвхөн бие махбодтой бус таны сэтгэл, оюун ухаан, оюун санаатай холбоотой байдаг учраас тэр. Та хин нэгэнд чин зүрхнээсээ хайртай байх үедээ энэ хүн бол миний заяаны хань гэж хэлдэг. Заяаны хань гэж та яг юу хэлж байгаа юм? Учир нь тэр хүнтэй дотоод гүндээ нэгдсэн байдгаас тэгж хэлж байна. Хэрэв та олон хүнтэй бэлгийн харьцаанд байдаг бол энэ нь таны эрүүл мэндэд тусгүй. Эхлээд энэ нь ямар олон төрлийн өвчин халдаадгийг бид нар мэднэ. Хоёрдугаарт таны сэтгэлийг түгшээж батчимдуулж идэг. Гуравт та үлбэгэр, сулбгаар, дур булаан биш болдог. Тиймээс эрүүл аз жаргалтай амьдралын төлөө энэ хандлагаас зайлсхийх нь хавьгүй дээр гэж бид үздэг. Мэдээж өсвөр наснд янз бүрийн зүйлс туршиж хүсэх хүсэл төрнө. Гэхдээ түүндээ гацаж тэглэхгүй тулд эдгээрийг санаж явах хэрэгтэй. Танд сонголт хийх үе эрхэн зайлшгүй. Та зарим нэг дэлгүүрт очлоо. Олон төрлийн сонголтоос амсаж үзэж хагаад нэг нь сонгодог үсттэй. Олон төрлөөс амталж хагаад нэгийг нь шилж авдаг. Тэгээд нэгэнд сонгосон бол суугаад заримгаа идэнэ. Гүрүдээ богино хугацаанд болцож хамтран амьдрах болсон энэ цаг үед итгэл, тууштай байдал, хайр, өрөвч сэтгэл болон ойлголцлыг хүлээх нь буруу юу? Төгс зан чанарыг хүн бүрээс хүлээх хэрэггүй. Тухайн хүн таны хүлээлтэнд хүрэхгүй байна гэж бодъё. Тэгвэл тэнд юу буруу байгааг хаана гацаж тэгэлснийг нь олж тэндээс гарахт нь түнд туслах хэрэгтэй. Бусдад өөрийгөө ойлгуулна гэж хүлээхээсээ өмнө та өөрөө нүгэ хүнээ хамгийн сайн ойлгодог, ойлгохыг үргэлж хичээдэг байх хэрэгтэй. Ингэл уурлаж бухимдахын оронд бусдыг өрөвдөх сэтгэл танд төрнө. Одоо та сайн харилцаагаа алдахгүй гэж айж иж болох юм. Та 100% хичээл чармаалт гаргасан ч хэн нэгэн танаас явж байгаа бол тэдэнд жаргалтайгаар л баяртай гэж хэл. Тэд танд тохирохгүй. Өөрийн сайн сайхан зан чанар авьяас хүч чадлаа битгий дутуунал. Та илжиг унаад явж ялаа. Илжиг таныг дааж хүчрэхгүй тамирдвал та яах вэ? Хамт тамирдаад үлдчихгүй үсттэй. Илжиг унаад өгвөл та өөрөө цаашаа алхаад явна. Тийм үсттэй. Та илжгийг морь гэж бодсон байж. Тэгээд илжиг чинь таныг дааж авч чадахгүй. Тэгвэл та өөрөө л яв. Өөртөө морь олж ав. Гүрүдээ дэлхийд даяар залуус стресс, сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч олон нь амиа хорлож байна. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Таны амьдрал дэндүү үн цэнтэй. Хэн нэгний хийсэн зүйлээс болж амьдралаа алдах хэрэггүй. Сүдаршин Корея дэлхийд даяар сая хүмүүст тусалсаар л байгаа. Амьдрах урлагт бид шархалсан зүрхийг эдгээдэг гэж би хвчлэн хэлдэг. Та Сүдаршин Корея болон бясалгал хийх үедээ ялгааг нь мэдэрнэ. Өнгөрсөнд танд төвөг болж таны амьдралыг зовлонтой болгож байсан тэдгээр зүйлс хормын төдийд арилна. Мөн та өөрийгөө энэ дэлхийн бүх зүйлээс илүүд үнэлэх хэрэгтэй. Учир нь та өөрөө ертөнцийн төв. Гүрүдээ урам зориг нөлөөлөхгүй байхад амьдралдаа хэрхэн сахилах баттай байх вэ? Хэсэгхэн хугацаанд сахилах баттай байснаа түүнийг алдчих юм. Дахин сахилахтай байхыг өөртөө сануул. Хийх ёстой нэг зүйл бол
өөрийгөө сахилах батгүй зарчимгүй гэж хаяглахаа боль. Өөрийгөө ингэж хаягалж өөртөө сахилах батгүй байх зөвшөөрөл өгсөн л бол хизээж сахилах батаа буцаж ирж чадахгүй. Сахилах батаа 100 удаа алдсан ч бай надад хамаагүй зуураад л бай. Шоргоолч хэрхэн дэше авирдгийг харсан уу? Тэд унсан ч дахин өгсөж унаж өгсөж тасралтгүй оролцсоор л байдаг. Үүнтэй адилаар сахилах батаа сая удаа алдсан ч бай тэр бум удаа сахилахтай байхыг хичээгээрэй гэж би хэлнэ. Учир нь энэ нь танд саанаар нөлөөлдөг. Харин одоо танд байх хэрэгтэй ур чадвар бол өнгөрсөнд болсон зүйлд өөрийгөө буруутгаж харамсахгүйгээр цоо шинээр сахилах батаа мөрдөж эхлэх хэрэгтэй. Гүрүдэв хайр дурлал найз нөхөрлийн эцэс төгсгөлгүй эрэл хайгуулыг хэрхэн даван туулах вэ? Эцэс төгсгүй эрэл хайгуул гэж аль хэдийн нэрлж гисэн болохоор зорилгоо тэнгэрлүү ч юм уу хаа нэгтээ илгээж байгаас ялгаагүй сэрэлдээ хонгор мань. Эргэн тойронд чинь маш олон нөхөрлөл байна. Би тэхвчлэн миний найз ийм байх ёстой, би тийм байх ёстой гэх мэтэр дотроо төсөөлж идэг. Нэг охин надад хамтрагчдаа тавих шаардлагын жагсаалтаа өгсөн. Тэнд нь 85 шаардлага байсан. Тэгээд түүнийг нь унших гэж хэдэн минут болсон. Хэрэг би 85 шаардлаганд нийцэх нэгнийг оллоо гэхэд тэр хүн чиний тухай 108 шаардлагыг өгнө шүү дээ. Тэгээд та өөрөө тэр 108 шаардлаганд нийцэх юм уу? Та хэнийг ч бүрэн дүүрэн ойлгож, бас бүрэн дүүрэн ойлгохгүй байж чадахгүй. Хэрэг дуусахгүй эрэл хайгуул гэж нэрлэж байгаа бол эн чинь зэрэглээ хөөхөөс ялгаагүй. Сэрэх хэрэгтэй. Та хайраа өгч, хайр болон нөхөрсөх байдлыг өөрөөсөө түгээн цацруулж эхлэхэд хүмүүс таныг бүчин тойрно. Таны хүссэн бүхэн хаа байгаа газарт чинь ирэх болно. Лорд Кришна Гитад хэлсэн байдаг. Хэрэг та ухамсартай, дотоод төвдөө байгаа бол хүсэл бүхэн танд биелэхийн тулд тан дээр ирэх болно гэдэг. Яг л гол далайд цутгах шиг. Та ямар нэг зүйлийг хүсч тэр чинь тэр дороо биелж эхэлдэг. Та нарт бүгдд нь ийм чадвар байгаа. Үүнд багахан төвлөрөл, бясалгал, дадлага, бас бусдын төлөө сайхан сэтгэлэл байхад болно. Үүнийг олж авахын төлөө дэлгүүр хийх хэрэггүй. Та нарт аль хэдийн энэ чадвар байгаа. Гүрүдэв би хүүхэд насндаа эцэг гэхэн алдсан. Үүнийг хэрхэн давдан туулах вэ? Таны төлөө хийсэн бүхэнд нь талархах хэрэгтэй. Тэдний сүнс, мөн чанар, адис ивэл тантай хамт байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Хэрэг та өөрийгөө өрөвдөж эхлэх юм бол та уйтгаар гунгийн эргүүлэгт орж түүнээсээ гарах боломжгүй болдог. Ийм зүйл эргэн тойрны маш олон хүнд тохиолддог. Амьдрал мөнх бус. Эцэг эхтэн таныг аз жаргалтай хүүхэд байгаасай л гэж мөрөөдөж исэн байгаа. Тэдний мөрөөдлийг нь биелүүл, таныг жаргалтай байж урагшлаасай гэсэн хүслийг нь биелүүл. Энэ бол таны хийх ёстой зүйл. Өөрийгөө өрөвдөж болохгүй. Тэдний адис ивэл тантай хамт байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэд тантай хамт, тэдний сүнс, мөн чанар нь тантай хамт, сүнс өхөшгүй мөнх байдаг. Бие махбодын хүнд хамт байхгүй ч магадгүй л дээ. Гэхдээ тэдний адис ивэл тантай хамт, тэдний хайр тантай хамт. Тэд олон янзын хэлбэрээр ирдэг. Нэг л тэнгэрлэг хайрыг бидэнд янз бүрийн арга хэлбэрээр өөр цаг үед өгдөг. Тэгэхээр үүнийг л ухаарад урагшлах хэрэгтэй. Өнөө үед залуус ажил мэргэжлээ сонгоход их туурч бодолдог. Тэд ямар нэг мэргэжил сонгоод замынхаа талд хүрсэн хойноо мэргэжил нь тэдний хүссэн зүйл биш гэдгийг ойлгодог. Юу ч дутуу орхих хэрэггүй. Сонгосон сонголтоо үргэлжлүүлэн дуусгах хэрэгтэй. Та бүр олон зүйлийг хийж чадна. Та маш ихийг хийж чадна. 40 наснда 20 мэргэжилтэй болсон нэг хүнийг би мэднэ. Танд ч бас дундуршгүй авьяас байгаа. Тэдний цэцгэлэгт нь туслах ёстой. Доктор Абдул Каламыг харал да. Тэр Венаг гайхалтай тоглодог. Тэр эрдэмтэн хэрнээ бас хөгжимчин байж чаддаг нь гайхалтай байгаа зү. Ихэнхдээ сэтгэл ийм замаар явдаггүй ч танд маш олон авьяас чадвар байгаа шүү. Гүрүдэв ганц бие байж хөгжилдөж, бясалгаж, бусдад туслан амьдрах нэг сонголт байхад нөгөө талд ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохион хүүхэдтэй болохоос сонголт байдаг. Та алийг нь санал болгох вэ? Би танд цэс өгье. Та хүсснээ л сонго. Тэнд бүх сонголт байгаа. Хэрв гэр бүлийн амьдрал хүсэж байгаа бол түүнийгээ сонго. Хэрв ганц бие байж их орондоо зүтгэмээр байгаа бол бас тийм ч бололцоо байгаа.
Хэрв дэлхий даяар аялж энэтхэгийн тухай мэдлэгийг түгээж бясалгалыг нь дэлгэрүүлэх хүсэлтэй бол бас л боломжтой. Энэ танаас л хамаарна. Та сонгох хэрэгтэй. Гүрүүгийн ажил нь энэ. Тэр янз бүрийн боломжийг таны өмнө дэлгэдэг. Тэгээд та сонго. Танд миний ивэл өршөөл байгаа. Би ардтанд нь байж сонгосон зүгтд нь таныг чиглүүлнэ гэдэг. Хэрв унаач нь гацвал гүрүү хамт байж түлхэх болно. Хэрв та өөрөө гацсан бол гүрүү танд урам өгч тэтгэх болно. Та ямар нэгэн байдлаар хэн нэгэнд гүрүү байж тэдний замыг заах хэрэгтэй. Та нөхцөл болцолгүйгээр сайн сайхныг хүсэгч байж болно. Гүрүү үргэлж сайн сайхныг хүсдэг. Өөрийн амьдралаа бүх дэлхийд нээ. Хэрв хэн нэгэн өөрийн үүрэг хариуцлагаас зүгтэн аашрамд орохыг хүсвэл би үүнийг хизээж дэмжихгүй. Өчигдөр нэг хүн ирээд саньяси болох хүсэлтэйгээ хэлсэн. Тэр 3 балчир хүүхэдтэй. Би түүнд анхааруулж өөрийн үүрэг хариуцлага биелүүлээрэ гэсэн. Тэр эцэг болсон ч сонирхол нь үгүй болсон гин. Тэгээд одоо баба болохоор шийдэж. Үгүй дээ, ийм байж болохгүй. Ийм байж болохгүй. Саньяси бүх дэлхийн өмнө хүн бүрийн өмнө хариуцлага хүлээдэг. Гүрүүдэв, марихуан манай уламжлалын нэг хэсэг байсаар ирсэн. Мөн олон оронд үүний хэрэглээг хуулиар зөвшөөрч байна. Шинжлэх ухаанч эрүүл мэндийн орлон үр ашиг нь батлаад байна. Та үүнийг оюун санааны замурд саад болно гэж боддог уу? Таны хорхоос нь донтож байгаа бүхэн кофе хүртэл шүү. Үгүйлэх мэдрэмж төрүүлж тэдгээр зүйлсгүйгээр байж чадахгүй байгаат нь сайн биш. Учир нь тэр зүйл таны бие даасан байдлыг үгүй хийж байна. Хэрв таны баяр хөөр, аз жаргал, инээмсэглэл ямар нэг бодисоос шалтгаалж байгаа бол би түүнийг чинь донтолт гэж хэлнэ. Тэр донтолтоо үргэлжлүүлсээр байвал таны хурц сэргэлэн байдал, оюун ухаан, мэдрэлийн систем, бие махбод, сэтгэл зүй, сэтгцийн эрүүл мэндийгтээ нь сөөрүүлдэг. Хэр олон хүн марихуан болон өөр мансууруулах бодис хэрэглэдэг вүлээ? Тэдний царай гэрэлтэж яхахыг харсан уу? Тэдний харцнаас аз жаргал туяарахыг харсан юм уу? Ямар нэгэн гэрэлтгийг олж харж байв уу? Тэднийг аз жаргалтай хайранд эсвэл бүрэн дүүрэн баяр хөөртэй байгаа гэж бодож байна уу? Үгүй, тэд тэгж харагддаггүй. Тэд гүн сэтгэл готролд орсон харагддаг. Тэдэнд ямар нэг зүйл дутагдж байгааг нь бид нар мэдэрдэг. Бид тэднээс суралцах хэрэгтэй. Хэрв хэн нэгэн бүрэн дүүрэн хайранд аз жаргалтай бол өөр хэрэгэлтэй. Гэтэл тийм биш. Тиймээс л альва мансууруулах зүйлээс хол бай гэж би хэлдэг. Хэр олон гэр бүл үүнээс болж зовж байгаа бол гэр бүлийн нэг л гишүүн хар тамхинд донтсон бол тэр гэр бүл бүхэлдээ зовлон дундаг. Тиймээс би залууст хар тамхинаас татгалзаарай гэж хэлдэг. Миний мэдэх олон хүн сэтгцэд нөлөөлөх эмийн эмчилгээний үед гүн гүнзгий оюун санааны мэдрэмж мэдрээд дараа нь оюун санааны зам мөрд орсон байдаг. Энэ эмийн эмчилгээний үр дүн үү эсвэл үнэхээр тэдэнд тохиолдсон гүнзгий мэдрэмж үү? Сэтгцэд нөлөөлөх эм маш богино хугацаанд ухамсарыг өөрчилдөг. Гэвч үүний үр дагавар гаж нөлөө хамаагүй их. Үүнийг хэрэглээд байх зүйл биш. Та илүү гайхалтай оюун санааны туршлага олж авахыг хүсвэл сударшин киряхи. Тэдгээр эмийг ууснаас ч илүү сайхан мэдрэмж авна. Сударшин киря таны биеийг хүчрэх хөгжүүлж сэтгэлийгт нь өргөн сэргэлэн цаваа болгодог. Нэмэртэн та мөнгөөч хэмнэн. Гүрүүтэй бид өөрсдийн тухай олон асуулт асуулаа. Таны талаар хэдэн богино асуулт асуумаар байна. Гүрүүтэй та үг хэлэхгүйгээр өөрийгөө хэн болохоо ойлгуулж болох уу? Гүрүүтэй та ямар улс төрийн намыг илүүд үздэг вэ? Дэлхийн хаана байх дуртай вэ? Орой эсвэл эрт босхын алийг нь илүүд үздэг вэ? Хоёуланг нь. Би хоёуланг нь хийдэг. Ямар ажлыг хизээч хийхийг хүсдэггүй вэ? Би хизээч гэж боддоггүй. Гүрүүтэй таны хамгийн бахархдаг ажилтай нь юу вэ? Яагаад?
Юу ч биш. Амьдрал бүхэлдээ зүүд. Зүүдэндээ ямар нэг зүйлээр яаж бахархах вэ?